Томуу төс өвчний дэгдэлт хүүтэн сэрүүний улиралд эрс нэмэгддэг. Манай аймгийн хэмжээнд ч нэгдсэн эмнэлгийн хүүхдийн тасаг болон хувийн хүүхдийн эмнэлгүүд ачаал ихтэй байна. Тиймээс энэ сарын 19-ний өдөр аймгийн засаг даргын нийгмийн бодлого төсөл хөтөлбөр хариуцсан орлогч Төвшинбат нэгдсэн эмнэлгийн хүүхдийн тасгийн эмч мэргэжилтнүүдтэй уулзаж хэвтэн эмчлүүлж буй хүүхдүүдийн эцэг эхчүүдийн саналыг сонссон юм а. Тус хүүхдийн тасагт 12 дугаар сарын 19-ний өдрийн байдлаар 86 бага насны хүүхэд хэвтэн эмчлүүлж буйгаас 11 хүүхэд хүндөвтөр байгаа бөгөөд 70-аас 80%-ийг тгээс 2 насны хүүхдүүд эзэлж байна. Тэр яг өнөөдрөөс л хэвтэж эхэлж байна. Гэхдээ яг өнөөдрөөс ингэ хэвтээд эхлэхээр орны асуудал хэцүү юм байна бас. Тэ. Ийм тарай одооноос хийж эхлэх баг. Тэ. Ханаа жоох хүндх юм байна гадуурж байгаа. Тэгээд сэхэн 5 онсон гарч ирээ 4 он чинь энгийн засагтаа ороод тэгээд эмчилгээ ерөнхийдөө дамжгүй анх орж ирсэн надад гайг болсон байна. Тэгээд 4 он жаах. Тэгээд одоо гайгүй болоо л анх байсан наадахад яг тариамаараа хэлгээд Одоогоор эм тарианы хангамж хэвэн байгаа хэдий ч цаашид хүүхдүүдийн өвчлөл нэмэгдвэл эм тариа хомсдох магадлалтай байгаа юм а. Тиймээс нэн шаардлагатай эм тарианы төсвийг эрүүл мэндийн газраас аймгийн удирдлагуудад яаралтай танилцуулахар боллоо. Мөн амбулаторийн үзлэгт хүүхдийн эмчээс гадна хувийн хөвчлийн эмч нарыг нэмэлтээр ажиллуулахар шийдвэрлсэн юм а. Түүнчлэн эмч ажилтнуудын эрүүл мэндэд анхаарах, тэдний ажиллах цагийн хуваарийг зөв зохион байгуулахыг аймгийн засаг даргын нийгмийн бодлого төсөл хөтөлбөр хариуцсан Төвшинбат эрүүл мэндийн газрын удирдлагуудад үүрэг болголоо. Энэ үеэр иргэд шууд хүүхдийн тасагт хандан олноор дараалал үүсгэлгүй харьяа өрхийн эрүүл мэндийн төвөөрөө үйлчлүүлж анхан шатны тусламж үйлчилгээг авах нь чухал байгааг онцолж байсан юм. Тэгэхээр нийт эцэг эхчүүдэд томуу болон томуу тус өвчин ихсэж байгаатай холбогдуулан хүүхдээ гэрээрээ нэгдүгээр сайн асрах хэрэгтэй. Тэгээд амны хаалтыг сайн хэрэглэх хэрэгтэй байна. Шингэн зүйл сайн уулгана. Тэгээд гарын дорох анс, цэцэргэн, аарц, буцлага сайн өгнө. Эцэг эхчүүд асаргаа суулган дээр сайн анхаарах хэрэгтэй байна. Олон нийтийн байгууллагаар гадуур онцгийн шаардлага болвол хүүхдүүдээ авч ямааргүй байна. Тэгээд хүн олон бөөгнөрсөн газар хүүхдүүдээ бас авчирмааргүй байна. Болж өгвөл өрхийн эмнэлгээ гэрээр нь дуудаад зөвлөгөө аваад өрхийн эмч нартайгаа уцаар холбогдоод өвчтөе тохиолдолд өглөө өрхийн эмчийнхээ уцаар уцтаад гэрийн үзэлгээр хүүхдээ үзүүлэх боломж зүгээр байна. Тэгэхээр гэрийн эргэлтээ манай өрхийн 10 саяны хагас өдөр бол бүгдээрээ яваад хийсэн байгаа. 1016 хүүхд иргэсэн байгаа. Тэрний 50% нь бол ерөнхийдөө томоогоор өвдсөн байгаа. Энэ дээр их анхааруулад хэлэхэд болохоор эрүүл мэндийн ягаан дэвтрийг бүгдээрээ сайн уншаач. Тэрийгээ сайн хэрэгжүүлээч. Эцэг их маань сайн тэнцээсээ зөвлөгөөгөө хоодлох, асрах бүх юм ягаан дэвтэр дээр нь заагаад өгсөн байгаа байхгүй. Энийгээ сайн хамтаач судлаач гэж зөвлөмөр. Эмч мэргэжилтнүүдийн зүгээс өвч буй дээрх зөвлөмжийг эцэг эхчүүд иргэд та бүхнийг дагаж мөрдөхийг анхааруулж байна.